За багш нар болон сургуульд зориулсан Excel багц файл 12 файл маань 9 үндсэн Excel загвар, за 3 дашбордоос бүрдэж байгаа. 3 үндсэн дашбордыг бол за сурагчдын гүйцэтгэлийг хянах хяналтын самбарын талаар тусдаа видео бичлэг оруулсан байж байгаа. За дараагийн дашборд нь бол сургуулийн эсэлтийн үйл ажиллагааны дашборд байгаа. За энэ дашбордын гол зорилго нь бол энэ сургуулийн эсэлтийн хүсэлт, шалгалт, ярилцлага, эсэлтийн төлөв болон анги тусварын сул оронтой нэг дороос хянах зорилттой. Үндсэн 4 шийдтэй заавар, дашборд, эсэлтийн төлөвлөгөө, тооцоо гэсэн 4 хэсэгтэй. За багш нарын буюу сургуулийн одоо хамгийн түрүүнд хийх ажил нь бол энэ доор өргөдөл гаргагчдын мэдээлэл гэсэн хэсгийг үн зөв бүрэн бүглэх байгаа. За энэ мэдээллээ бүрэн бүгэсний дараа дата refresh all гэдгийг дарахад энэ дээдлийн KPI үзүүлэлтүүд болон графикууд автоматар шинжлэгдэж гарна. За ер нь хяналтын самбарыг ерөнхийдөө танилцуулбал энд 2 шүүлтүүр ажиллаж байгаа. За энд нэг анги гэсэн шүүлтүүр, за мөн доор анги гэсэн шүүлтүүр. За эхний энэ анги гэдэг шүүлтүүр маань бол зөвхөн энэ KPI самбар болон графикт үйлчлэнэ. За харин энэ шүүлтүүр бол энэ доотлын хүснэгтэнд үйлчлэнэ. Өөрөөр хэлбэл 10 дугаар ангийн хүүхдүүдийн мэдээллийг харъя гэвэл ингэ шүүн 6, 7 гэх мэтчлэн ингэ шүүж харах боломжтой. Мөн хүсээр нэр юм гэх мэтчлэн шүүж болно. Эсэлтийн төлөвийг болон татгалцсан хүлээгдэж байгаа элссэн гэх мэтчлэн шүүж харах боломжтой байгаа. За бүглэх мэдээллүүдийг товч танилцуулбал за бүртгэлийн дугаар, сурагчийн нэр, хүүс, төрсөн он, за нас бол автоматар орж ирэхээр томьёо оруулж өгсөн. Ангийг бол сонголтоор орж ирнэ. За энэ зарим мэдээллүүд нь хэрэггүй бол ингээд багнаар нь дарж байгаа тусдагчж болно. За холбоо ярих мэдээллүүд байна. За сургуулийн мэдсэн их сурвалж гээд энэ сургуулийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ гэдэг энэ бол сонголтоор орж ирсэн. За энэ сонголтыг өөрчлөхийг хүсэх юм бол яах вэ гэхээр энэ дээрээ дарж байгаа data гээд data validation гэд энд ороод ирсэн байгаа. За Facebook, сургуулийн вебсайт, танилын санал гээд энэ дээр нь таслалаар бичээд өгчнө гэсэн үг. Тэгээд окей гэхээр энэ сонголтууд нь өөрчлөгдөд ороод ирнэ. За бүртгэсэн огноо, шалгалтын огноо гэх мэт бүгдийг гараар. За энэ бол сонголтоор эсэлтийн явц бол бас үндсэн сонголтоор орж ирсэн. Эсэлтийн төлөвийн сонголтоор элсээгүй шалтгааныг мөн оруулж ирсэн байж байгаа. За эсэлтийн материал бүрэн эсэхийг тийм үгүй гэдэг мөн сонголтоор. За шалгалтын оны түвшин бол автоматар гарч ирнэ. За энд үндсэн мэдээллээ энэ хүснэгтэнд орсны дараа эсэлтийн төлөвлөгөө буюу энэ хүснэгтийг оруулж ирнэ. Гэхдээ энд бол ганцхан энэ хараар утсан хэсгийг оруулж ирэхэд хангалттай. Элсүүлэх сурагчийн тоо буюу квота оруулахад энд элссэн сурагчдын тоо сул оронтой нь бол автоматар үүсээд дашбордод орж байгаа.